Мэдчилгээ. Эрхэм хүндэт профессор багш нар, оюутан залуус болон судлаач нараа. Та бүхэнд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монгол хэл шинжилгээний тэнхимийн зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн олон их сургуульд нэрт багш судлаачид болон Монгол судлалын мэргэжилтнүүдийг олон үеэр нь бэлтгэж ирсэн бахархам сайхан түүхтэй юм. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн багш нар нь гэрэл бичих шилжсэнтэй холбоотойгоор орчин үеийн монгол хэлийг боловсронгуй болгон ажиллах талд анхаарч байжээ. Тус тэнхим үүсэн байгуулагдсанаас 20 жилийн дараа буюу 1965 онд Монгол улс Франц улстай дипломат харилцааг тогтоож, элчин сайдын яамаа нээснээр эдийн засаг, соёлын харилцаагаа өргөжүүлж эхэлсэн. Ингэснээр шинжлэх ухаан болон академик судлалын салбарч хурдан хөгжиж 1967 онд НЛО буюу Дорнын амьд хэлний үндэсний сургууль гэгдэж байсан. Одоогоор Иналко буюу Дорн дахны хэл соёлын үндэсний институтэд монгол хэлний ангийг нээж Роберт Амоин гой анхлан багшилж эхэлсэн билээ. Монгол судлалын салбарын хувьд монгол хэл шинжилгээний тэнхимтэй олон жилийн турш академик харилцаа тогтоон ажиллаж ирсэн нь бидний хувьд бахархал юм. Түүнчлэн 2015 онд Иналко Монгол Улсын их сургуулийн хооронд хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар багш оюутнуудын солилцоог тогтмол хийж эхэлсэн. Манай Монгол хэл соёлын хөтөлбөр нь 3 жил тутамд тус институтэд ирж ажиллаж байгаа монгол хэлний багш нарын ачаар ихээхэн өргөжж, мөн олон шав маань зуны сургууль хамрагдахын зэрэгцээ Монгол Улсын их сургуульд хагас жил болон 1 жилийн турш суралцсан хэлний мэдлэгээ сайжруулж байна. Энэ сайхан түүхтэй 80 жилийн ойг тохиолдуулан олон жилийн турш Иналкод ирж ажилласан багш судлаач нартаа мөн Монгол суралцагч оюутнуудад маань сургалт явуулж байгаа багш нарт баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Миний би өөрөө хэл шинжилгээний мэргэжилтэн биш ч гэсэн монгол хэлний сургалт судалгаа нь чухал бөгөөд энэ нь иргэний боловсрол, дэлхийн хүн болох суурь болдгоо гэж үздэг юм. Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ойг тэмдэглэх нь суралцагч судлаач нарын оюуны сониуч занг хөдөлгөх мөн суралцах хүсэл тэмүүллийг өдөөх явдал юм. Иналкод энэ оны 11-р сарын 13-наас 14-нд манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн Монгол улс дахь цаг хугацааны оршил ба өрнөл гэсэн сэдвээр олон улсын хурал зохион байгуулна. Энэ хуралд Монгол Улсын их сургуулийн олон багш оролцох ба үе үеийн харилцаа нь миний хувьд чухал бөгөөд цаашид бидний хамтын ажиллагааны үндсэн тулгуур хэвээр үргэлжлэх болно гэдэгт итгэж байна. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн хамт олон та бүхэндээ монгол хэл судлалын бүтээл төрөвл нь ариун байж, энэ чиглэлээр илүү өргөжин хөгжиж, дэлхийн монгол судлалын салбарт манлайлан цаашдын академик хамтын ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцаа маань улам бүр бэхжихийн ёроол өргөе. Шарлотт Маркина, антропологч, Иналко институтийн Евраз судлалын тэнхимийн Монгол судлалын хэсгийн дарга. 2025 оны 11-р сарын 8. Сайн байна уу? Намайг нэрчил гэдэг. Миний нэр Синжи. Намайг Лина гэдэг. Намайг Прем гэдэг. Намайг Имад гэдэг. Намайг Рита гэдэг. Намайг Соня гэдэг. Намайг Бүрөөч гэдэг. Намайг Брайан гэдэг. Та бүхэнд баярын хүргэе. Баяр хотоос мэдээж